Бангладеш улс 150 сая хүн амтай хүн амын нэг туршил ихтэй орнуудын нэг билээ. Гэвч одоогоор Бангладешийн хүн амын 38% нь цахилгаан эрчим хүчний хүртээмжгүй байдалд амьдарч байна. Иймээс тус улс нарны эрчим хүчийг цуглуулж цахилгаан болгон хувиргагч хавтангуудыг улсынхаа 5 сая айл өрхөд суулгахаар болжээ. Ингэснээр нийт газар нутгийн алслагдмал хэсэгт оршин суудаг айлуудыг цахилгаан дулаанаар хангах боломжтой болох бөгөөд Бангладешийн засгийн газар 2020 он гэхэд нийт иргэдэд цахилгаан эрчим хүчээр хангахыг зорж байгааж. Энэхүү нарны эрчим хүчний систем нь сэргээгт эрчим хүчний салбарт хийгдэх томоохон үлгэр жишээ болох юм. Мөн тус улс нарны эрчим хүчээр ажилладаг усалгааны системийг туршиж байгааж 2018 онд 125-ыг суулгахаар төлөвлөж байгаа бөгөөд тус усалгааны систем нь хөдөө аж ахуй, тариалан эрхлэгчдийн хэрэгцээнд зориулогджээ. Одоо ашиглаж буй усалгааны систем нь дизель их үсвэртэй юм. Харин уг шинэ системийг хэрэгжүүлснээр дэлхийн дулаалын гол шалтгаан болсон хүлэмжийн хийнийг төрөл болох нүүрс төрөгчийн хийн ялгаралтыг жилд 5,000 тонноор багасгаж, байгаль орчинд ээлтэй шинэлэг шийдэл болох юм.